За сайн мэцхан өнөөдрийнхөө бичлэгээр амьтдын тухай сонирхолтой хөгжилтэй тайлбарыг танартай хэлж өгье. За эхний амьтан бол наймаалч. Тэр 8 гартай тэг амралттай. Наймаалч нь үнэндээ далайн ажилчин робот юм аа. 3 зүрхтэй тэгээ зогсохгүй гар нь тус бүртээ тарихтай. Тэгэхээр наймаалч ингэж хэлж болох нь шүү дээ. Би бодоогүй гармаа л өөрөө хийчихлээ гэж хэлэх бол ер нь наймаалч бүрийн эрэхтэй шүү манайхаа. Тэр нь савтаг ингээд онгоолгоод ингээд чадна гинэ. Хэрвээ хүмүүс нь бол айл хэдийн тэр банкны сэбэгч онгоолгоод баяцгаа явж явах боёо. За одоо энэ эхний амт ингээд дуусчлаа. За арай л товчуу. За ихтэй 2 дахь амьтал руу гарцгаая. 2 дахь амьтыг танаас таах гэж үзтээ. Ерөөсөө хин нэг мартахгүй заяа. Хин нэг уучлахгүй заяа. За хин ч тааж чадахгүй нь. Таацсан уу? За таасан бол одоо хэлий, таагаагүй бол одоо миний үгийг сонсдээ. Эхний 2 дахь амьтан бол заа. Таасан бол зүгээрээ дараагийн удаанд чи чадна. Яагаад мартахгүй уучлахгүй вэ гингүү? За нэг хүнийг харуул 20 жилийн дараа сана. Тиймээс за нэгээр нь уурлуулж болохгүй шүү. Уурлуулаад дараа уулзна гэж өстой худлаа шүү. Тий энэ бол ер нь 100% баттай худлаа шүү. Ер нь зааныг битгий уурлуулж байгаарэ. Тий. Тэр бүр ингээд найзаа нас барахад гашуудаа зогсоод ясгүй бодлоо. Ингээд бодд орчдөг гинэ. Үнэхээр сэтгэлтэй аврах бит юм аа. За ийхүү миний 2 дугаар амьтан дуслаа. За 3 дугаар амьтан бол за та бас танараас тагаараа заяа. Нэртэй, найзтай, gossipтэй. Бас тааж чадахгүй нь. За, таацсан уу? За, таасан бол миний үгийг хийх сонс. Бас л адилхан. Хэрвээ тагаагүй бол миний үгийг сонс. За. Тэр амьтан бол дэлбин. Тааж чадсан уу? Яагаад дэлбин гэж? Яагаад вэ гэнгүүт дэлбин болон өөрийн нэртэй. Бус нь тэр нэрээр нь дуудаж чадна. Тэр нь далаад чулууна найшир гэсэн яриа өрнөглөх гэсэн үг. Дээр нь төл харж би энд би байна гэдгийг ойлгодог. Зарим хүн үүнийг ч ойлгодоггүй шүү. За 4 дугаар амьтан жив дэвод байдаггүй нэг хүчтэй. За ер нь ороод ирж байгаа. Тийм. Зайлхүн. Тэр бол шоргоолж. Oh my god. За яагаад гэсэн чинь шоргоолж өөрийн жингээс 50 дахин хүн юм өргөж чадна. Хүн тэгж чаддаг гэсэн бол одоо шүдээ дуусан машин өргөөл. Газ шүдээ. Ингээд явчихгүй тий. За энэ бол одоо ингээд үсэн дээр байдаг бүүстэй юу? Бүүс тэжээгээд сүгэн саагаад хоол. Жинхэнэ утгаар нь фермерийг өстой ажилуулж өгнө. Амар гадтай. За. Нүрдэг лүү тавтах лүү? За тавтах тийм 5 дахь. За. 5 дахь юу бол амьтан бол за бас таагаараа заяа. Нинд цай шоо. За. Нөгөөх нь адилхан шүү дээ, тий? За.
ер нь бодож гин үү те. За. Бараг л орж ирэх байна уу? За. Бодсон хүмүүс нь хэлээрэй. За. Энэ асуултны хариулт бол шар шүү байсан юм аа. Яагаад вэ? Шар шүүнэстэй ямар ч дуу гарах. Хөхрөгч нь юу болчих вэ гэж бодоход аль хэдийн ороцсон байт. Толгой 270 градус эргүүлээд. Хэдүүлээч мараа 180 градус эргүүлээд байгаа юм. Хүчин үддгүүд нь алтаархмаар санагдаад байна. Яаж үддгүн бэ? 90 см 90 градусаар хэрэгэд байгаа юм шүү. Тэ. За. Дараагийн амт нь бол асуултны хүндээ. Маш хүнд асуулттай. За. Акул бол динозаврын асууха мартаа шууд хэлчихлээ шүү. Тэ. Йой. За хэлхүү. Хэлхүү гэсэн. Акул модноос ч юм дээ. Өөрөөр хэлбэл акул байх мод байхгүй. Тэд нэг тусал цусыг олон километрээс ямар юм бэ? Хамар нь KFC нэмэх нь Google Maps юм уу? Хей. Нэмэх Google Play. Google Maps юм уу? Хайшин. Итгээр юмд хүн байсан бэл. Шоронд орчих байсан байна да. За. Дараагийн үедэнд аль амтныг илгэлмээр байна да. Коммент хэсэгт бичээрэй. Яг ингээд хамгийн их лайк авсан 6 юуг нь 6 амтныг хийлгэн. За. Та нарт яг ингээд хийсэн амтнуудыг хийлгэе. 8-аач, зан, дэлбийн, шоргоол, шашуу, акул. За энэ 6 амтныг хийсэн. Өөр дахиад дараагийн бичлэг дээр 6 амтан хийн. Тэр бичлэг дээр ямар амтныг илгэлмээр байна? Тэр амтнаа хэлээд над руу явуулаарай.